2014 онд хүрээлэн ба орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөнд одоо үзүүлж байгаа энэ хотчлолт, хүрээлэн ба орчны өөрчлөлт, агаарын бохирдол, хөрсний бохирдол, хог хаягдал энэ чиглэлүүдээр бол тус чиглэлээрээ олон улсад байгуулагдсан ажлын хэсгүүдийн дагуу манай дээр бол 6 ажлын хэсэг анх байгуулагдсан. Тухайн үед бол нэлээд олон ажлуудыг чиглэлээрээ хийж явсан. Ингээ 23 онд энэ ажлын хэсгүүдийг байгууллагуудын үндсэн чиглэлөөрөг хүмүүсийн ажлын байрны нөхцөлд хөрчлөгдсөнтэй холбоотойгоор дахин шинжилэн зохион байгуулсан байгаа. Ингээд 24 онд энэ 6 ажлын хэсэг тус бүртээ одоо уулзалтад хуралдаж энэ ямар ажил зүйдэл тулгамдаад байгаа юм бэ гэдэг дээр бол гол дүгнэлтүүдээ гаргасан байгаа. Тухайлх нь бол Монгол улсад үндсэндээ хүн эрүүл амьдрах эрх бол зөрчигдөж байна гэдэг хамгийн гол одоо дүгнэлт гарсан. Яагаад гэвэл агаарын бохирдол, хөрс усны бохирдол ийм зүйлүүд бол аль хэдийн хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд маш ноцтойгоор хүрсэн байна гэдэг дүгнэлт хийсэн юм а. Тэгэхээр өнөөдөр бид нар эх 25, 26 онд энэ чиглэлээр юу хийх юм бэ? Энэ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр усны асуудал, төвлөрсөн усан хангамжийн асуудал, нүхэн жорлонгийн асуудал, замын бохирдол, хөрсний бохирдол, энэ хог хаягдлаас үүсэж байгаа, энэ хотчлолтоос үүсэж байгаа томоохон хотод суурин хотуудын эрүүл мэндийн асуудал, дээрэс нь одоо хөдөө орон нутгууд маань ч гэсэн энэ асуудлуудад бол нэрвэгдэж эхэлж байгаа. Энэ зүйлүүдийг бууруулж эртнээс төлөвлөлттэйгээр ямар ажлыг хийх юм бэ гэдгийг бол хэлэлцгээр энэ 6 ажлын хэсэг бол цуглараад байгаа. Бид эндээс гарах шийдвэр, удирдамжийг бол үнэхээр одоо хүлээж байна. Энд нь бид нар шинжилгээ ухааны үндэслэлтэй нотлогоонд суурилсан энэ бодлогын асуудлыг хэрэгжүүлж ирээд ер нь бол одоо 28, 29 онд ямар түвшинд хүрсэн байх ёстой гэдэг энэ зорилтыг хэрэгжүүлэхээр энэ ямар үйл ажиллагааг хийх вэ гэдгийг төлөвлөгөөг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахаар цуглаад байна. За нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль тухай хууль бол 4 сарын 1-ээс хүчин төгөлдөр Монгол улсад мөрдөгдөж байна. Энд бол ерөөсөө энэ нийгмийн эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эрүүл мэндийн байгууллагын асуудал биш ээ гэдгийг бол хуульчилж өгсөн байгаа. Тиймээс ч нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлттэй байна. Үндэсний зөвлөлийг ерөнхий сайд ахлаад түнд бүх салбарын үйл ажиллагаа орно гэдгийг бол зааж өгсөн. Энэ юу хэлж байна гэхээр энэ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний орчны асуудлууд бол ерөөсөө салбар түндийн ажил юм а гэдэг нь бол нотлогдсон учраас энэ дээр байгаль орчин ажиллаж үйлчилгээ яам, нийгмийн эрүүл мэндийн яам, барилга хот байгуулалтын яам, уул уурхай яам, онцгой байдлын ерөнхий газар, анагаахын шинжилгээ ухааны ихтэй сургуулиуд ийм зүйлүүд бүх байгууллагууд хамтран ажиллаж энэ дээр бодлогын шийдвэрийг гаргахаар цуглаад байж байгаа. За өнөөдрийн хүрээлэн ба орчин эрүүл мэндийн уулзалт маань байгаль орчин аялал жуулчлалын сайд болон эрүүл мэндийн сайдын 2023 онд хамтран баталсан 6 ажлын хэсгийн одоо үйл ажиллагааг дэмжих зорилготой байгаа. За энэ маань 6 ажлын хэсэг маань агаарын чанарын ажлын хэсэг, ус ариун цэрийн байгууламжийн ажлын хэсэг, за мөн химийн хортой бол аюултай байдлын менежментийн чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгаа. За мөн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний ажлын хэсэг, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн ажлын хэсэг, мөн одоо уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллах ажлын хэсэг гэсэн үндсэн 6 ажлын хэсэгтэй байгаа. За тус уулзалтын гол зорилго нь бол энэ 6 ажлын хэсгийн одоо салбар хоорондын одоо мэргэжилтнүүдийн гол үйл ажиллагаан уялдаа холбоог хангах зорилготой байгаа. За тэгээ өнөөдрийн уулзалтаар бол бид одоо энэ 6 ажлын хэсгийн одоо ажиллах журам, чиг үүрэг нь юу юм үүнийг тодорхой болгоод цаашлаад одоо дараа 2028 он гэхэд хүрээлэн ба орчны чиглэлээр ямар асуудлыг шийдэх юм, яаж хамтран ажиллах юм, орчны бохирдлын талаар одоо мэдээллийн нэгдсэн сан хэрхэн яаж бүрдүүлэх юм, цаашаа доктортой энэ ажлын хэсгүүд яаж ажиллах вэ гэдэг талаар ерөөхдөө зөвлөлдөх зорилготойгоор өнөөдөр цуглаад байна. За тэгэхээр орчны бохирдолтой холбоотой орчны эрүүл мэндийг бид нар хамгаалах асуудал гардаг. За тэгэхээр орчны эрүүл мэнд гэдэг маань бол ерөөхдөө хүний үйл ажиллагаар хүрээлэн байгаа орчин бохирдоод эргээд бохирдсон орчноос бид яг хүн амын донд өвчлөл нас оролт нэмэгдээд байгаа. Энэ одоо харилцан уялдааг орчны эрүүл мэнд гэж хамруулж үздэг. За үүнд бид нар одоо хэд хэдэн тулгымцсан асуудлыг бол хамруулж авч үздэг. Орчин гэдэг маань өөрөө маш их одоо өргөн цар хүрээтэй хэнийг ч ялгахгүйгээр одоо эргээд одоо үр дагавар учруулдаг учраас маш өргөн хүрээтэй ойлголт байдаг. За тухайлбал одоо орчны эрүүл мэндийн тулгымцсан асуудал дотор бол нэгдүгээр агаарын бохирдол байна, хот суурин газрын агаарын бохирдол байна. За мөн одоо суурьшлын бүсийн хөрсний бохирдлын асуудал байна, нүхэн жорлонгийн асуудал байна, нүхэн жорлонгоо сайжруулаагүй тохиолдолд одоо хөрсний бохирдол улам нэмэгддэг. За мөн одоо хотчлолтын асуудал байна. Хотчлолтыг буруу төлөвлөх юм бол эргээд одоо
хүн амын эрүүл мэндийн орчны асуудал яригддаг. За мөн одоо сургууль цэцэрлэгийн дотоод орчин агаарын чанарын асуудал яригдсан. За мөн одоо яг нь ерөөхдөө уур амьсгалын өөрчлөлт, хүн амын ундны усны чанар, аюулгүй байдал гээд маш өргөн хүрээтэй ойлголтууд ордог. Мөн хог хаягдлын асуудлууд ордог. Өөрөөр хэлбэл хотчлол соёл хүмүүсийн хэрэглээ нэмэгдэхин хэрээр хог хаягдлын хэмжээ нэмэгцээр байгаа. Үүнийг хэрхэн яаж зохицуулах юм те? Ахуйн хог хаягдал. За мөн нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагаас гарч байгаа халдвартай хог хаягдлыг хэрхэн яаж зөв зохистой менежментээр устгах вэ гэдэг асуудал бас чухал байдаг. За мөн одоо бохир усны асуудал байдаг. Хаягдл усыг хэрхэн яаж хүрээлэн байгаа орчинд аюулгүй байдлаар зайлуулах вэ гэдэг асуудлууд яригддаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл орчны асуудал маань маш өргөн хүрээтэй ийм ойлголт байгаа. За тэгээд хотод нэг өөр одоо орон нутагт бас тулгымц асуудал ингээ харилцаа адил өөр байдаг. За манайх бол агаарын чанарын ажлын хэсэг байгаа. Тэгэхээр агаарын чанарын ажлын хэсэг бол 2026 он хүртэлх төлөвлөгөөгөө салбар дундын хамтын ажиллагааг өрнүүлэх, ялангуяа агаарын бохирдлыг бууруулахад эрүүл мэндийн салбар ямар үйл оролцоо оролцохыг тийм ээ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болоод түүний салбар агентлагууд хэрхэн оролцохын гэдэг талаас нь бол оролцуулсан байгаа. Энэ дээр мөн зам тээврийн яам, соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам гэсэн үг шүү дээ. Энэ яам маань за тэгээд эрчим хүчний яам гэдэг барилга хот байгуулалтын яам гэдэг эдгээр яамдууд бол яг хамтарч ажиллаж нэг салбар дундаа юу хийх юм бэ гэдэг энэ төлөвлөгөөгөө гаргаж байгаа. Ингэснээр салбар дундын хамтын ажиллагааг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, түүний үр нөлөөг сайжруулах энэ одоо арга хэмжээг одоо үр дүнтэй байлгах энэ чиглэл рүү ажиллаж байгаа энэ ажлын хэсэг байгаа. За тэгээд дээр нь ажлын хэсэг дээр маань бас олон улсын байгууллагын донор байгууллагуудын бас төлөөллүүд орж ирж байгаа. Энэ нь яаж вэ гэхээр мэдээж засгийн газраас санхүүжүүлж байгаа үйл ажиллагаануудаас гадна тийм ээ олон улсын донор байгууллагуудаас санхүүжүүлэх шаардлагатай одоо тийм хөрөнгө оруулалтын үйл ажиллагаан дээр бол хамтарч ажиллах зорилготойгоор бол энэ үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Тэгэхээр эх 3 жилийн хугацаанд тийм ээ агаарын чанар хэрхэн сайжрах вэ? Хэрхэн төлөвлөвөл бодлогын түвшинд ямар стратегтэй явбал агаарын чанарыг бид нар сайжруулж хүний эрүүл мэндийг хамгаалах вэ гэдэг энэ чиглэл рүү явж байгаа. Гол зорилго маань бол ерөөсөө хүний эрүүл мэндийг хамгаалах, өгтөлтийг бууруулахад л чиглэсэн арга хэмжээнүүдийг зангидж эрх зүйн орчинд нь, сургалт сурталчилгааны орчинд нь, судалгаа шинжилгээний орчинд нь, хамтын ажиллагааны орчинд нь одоо зангидж өгөх, түүний үр дүнг сайжруулах ийм зорилготой л энэ ажлын хэсэг байгаа. Усан хангамжийн хөдөлгөөсийн хамгаалтын гэсэн дэглэмийн зорчиг барилга байгууламжаар амтны усны бохирдлын хэмжээ үзүүлэлтүүд жил бүрийн нэгцээр байна. Ариун цэврийн байгууламжийн асуудал нь айл эрхийн түвшинд төдийгүй орчин хувийн гадны эрхийн зорилготой 86.7% төвлөрсөн бус бохир усны системтэй байна. Ус утаад ордог нөхөн жорлон ахуйн хот хэмээн болон үйлдвэрийн хаягдл зэрэг бүрсэд бохирдсан. Орчныг бохирдуулж улмаа эзний халдварт орчныг хэрэглэхэд нөлөөлж байна. Цаашид орчныг бохирдлын хол салбар хоорондын ажлын хэсгийн үр харилцаа маш чухал гэдгийг онцлог мэдээлэл өгч байна. Энэхүү зөвлөлтөд боловсруулалт амжилт хүсье баярлалаа. Эрүүл мэндийн яамны төрийн баримт чанарын байсан хамтын спортын энэ салбарт сэтгэл хөдлөлийн зөвлөлт бүтэц боловсруулалтын салбарын яамны олон улсын байгууллагын бүтэц хүрсэн 6 ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хаан бас Монгол улсын эрүүл орчны салбарт хийсэн бүтээсэн зүйл бол маш их байгаа. Зэрэг түнч хүн амын ундны усны чанар, усны эднүсээр аюулгүй байдлыг хангах нь чухал